ингээд нэг залруулах хүрэх гэсэн юм аа. Тэгээд Монгол хотны 100 эрхэм нэвтрүүлгийн одоо намбын их хоригоо орсон. Одоо энэ дугаарын бичлэг хар материал нь алдсантай холбогдуулж яг тэрнтэй холбоотой бичлэгүүд одоо энэ 20 тоног энэ сошиал ертөнцид ингээд цахим сүлжээнд тарж байгаа нь маш бидний хувьд маш их тийм хэцүү байна. Яг тэгэхээр ихэнхдээ энэ одоо гэргий цолмын хичийн бичлэг нь өөрөө одоо нэмэлт өөр эффектүүд орж монтаж болон дууны эффектүүд нэмж оруулж ярьж байгаа юм нь маш өөр эсрэг ярьж юм агуулгын хувьд бүр өөрчлөлж ингэж гаргаж байгаа нь бол маш одоо ёс зүйн хувьд маш том одоо харамсалтай зүйл болж байна. Тийм учраас энэ бол нэгдүгээрт оюуны өмч болон хоёрдугаарт хувь хүний одоо эрхэм талцсан юм муухай босромог үйл явдал болж байна. Тэгээд ингээд сонгуул гэдэг зүйл өөрөө бас ингээд хүн чанар гэдэг зүйлийг ингээд үүсгэхэд хэдхэн хоног дахиад цаашаа амьдрахгүй юм шиг юм үйлдэлийг зогсоогооч. За энэ бол мэдээж одоо бас сонгуулийн хуулинд ч одоо ашиглаж байгаа хаа гэж бодож байна. Тийм учраас та бүхэн маань ард түмэн маань зөв ойлгоорой. Энд яригдж байгаа цолмын хичийн бичлэг яриануд бол маш их өөр хэлбэртэй байсан. Энийг бол маш буруугаар хүнд хамгийн эвгүй байх хэсгийг ингээд түүж одоо яг энэ сонгуулийн энэ тэдэн өдөрт зориулж тийм хар пиарт ингээд ашиглаж байгаа нь маш их тийм харуултай байна. Тэгээ энийг бас ард түмэн маань зөв ойлгоорой. Энэ бол ихтэй агуулгыг өөрчилсөн одоо тэр хүний өгүүлэх гэж байгаа зүйлийг шал өөр болгож мушгин гуйлсан юм хэлбэртэй болсон байна. Тийм учраас та бүхэндээ бас энийг зөв ойлгож одоо оюун ухаанаар тунгаана үстэй гэж ойлгоо бас одоо хүсэж байна.